26 оны 6 дугаар сарын 25-ны өдөр яг одоо 17 цаг 34 минут болж байна. Дууссан байсан болон шинээр жабараны танилцуулга номер 33 явах гэж байна. Аялал зугаалгын цаг эхэлсэндээ холбогдлоо манай дэлгүүрийн зүгээс пауэр банкнуудыг нэлээд сонголттой байлгах гэж хичээж байгаа. Анкер брендийг болохоор нэлээд төрөл цөөн болсон байсан учраас шинэ загваруудыг энэ удаа зорин авчирлаа. Анкер гэхээр ер нь бол шууд чанар гэдэг үг бодогдоод байдаг. Тус пауэр банк нөгөө 3C сертификаттай тийм учраас онгоцон түлэн зөвшөөр нөгөө хамгийн ихэнд барьсан загвар Zolo series built-in cable-тэй 2C 1C 1A гаралттай энэ нөгөө in out тэгээд built-in буюу Lightning болон C гэх хос кабелийг өөр дээр шингээж өгсөн дижитал дэлгэцтэй 20,000 мА одоо утсыг хэд сэнгэлэх вэ гэж хүмүүс их асуудаг. Жишээлбэл 17 энгийн болон Pro загвар дунджаар нэг 4,000 мА. Харин Max загварууд болохоор нөгөө симтэй симгүүгээс хамаарат нэг 5,000 орчим байдаг. Тэгэхээр 20,000 байлаа гэхэд яг 100% та power bank нөгөө 20,000-тай хуваагаар 4 удаа бүтэн сэнгэлэх боломжтой гэсэн үг. Цаашлаад Nano series 45 ватттай энэ онд гарсан шинэ загварын power bank байна. Өөрийн багтаамж хэмжээний хувьд 10,000 хүүрхэн богдгор юм байна. Бондгор. Тэгээд 45 ваттын гаралт гэдэг бол ер нь бол өндөртөө орно. За энэхүү power bank-ны даваа тал өөр дээр юм юутай strapтай зүйлттэй хэрэг үсэх юм бол энэхүү зүйлтний оронд өөр charmнууд бас зүүх боломжтой. Илүү гоё гэсэн үг. За тэгээ IQ 2.0 баталгаажсан C болон A in out оролт гаралттай in out гэдэг нь энийгээр цэник оруулна бас гаргана гэсэн үг. Тэгээд дижитал дэлгэцтэй хамгийн гоё зүйл нь юу вэ гэхээр хэрэглээг илүү хялбар болгож өгсөн нь 70 см-ийн сундаг кабель. Өмнөх загваруудтай харьцуулахад дижитал дэлгэц нь арай шинэ төвшөнд хийгдсэн нь цэнгэлж дуусах цаг минутаараа дэлгэрэнгүй гардаг. Давхар хувиа хэдэн хувьтай цэник авч байна гэдгээ харуулдаг байх нэ. Тэгээ энэ аут гэдэг нь ерөөсөө зарчмын үед энгийн үед одоо энэ адаптер дээр кабелийн залгахаар өөрийгөө цэнэглэн бусад үед утас руу залгаад цэнигээ өөрөө гаргах боломжтой гэсэн үг. Дараагийн танилцуулга power bank бас бидний хэрэглээнд маш гоё. Энэ өөрөө Nano series 5,000 мА багтаамжтай 30 ваттын гаралттай Fusion series гэж явдаг. Мөн ялгаагүй IQ-аараа in out өөр дээрээ built-in cable-тэй нэмэлтээр ганцхан C гаралттай. Гэтэ энэ C-г бол давхар залгах тохиолдолд ашиглана. Fusion series-ийн хамгийн том давуу тал юу гэдэг вэ гэхээр өөрийгөө шууд доороос цэнэглэх боломжтой байдаг. Энгийн үед залгаад адаптер дээр залгахаар өөрийнх нь дижитал дэлгэцээр шахаж байгаа хувь нь гарч ирдэг. Тэгээд давхар энэ дээрээс шууд C портоор кабелаа залгаад утас юм уу төхөөрөмжөө залгахад өөрөө адаптер болж хувирдаг. Давхар энгийн үедээ өөрийгөө цэнгээ хураагаад авчдаг. Тэгэхээр энэ бол өдөр тутмын хэрэглээнд аялал зугаалга одоо бүхий л хэрэгцээнд маш тохиромжтой хоёр өнгөний сонголттой байна. Ягаан болон хар. Саний танилцуулсантай ижил төстэй бас Fusion series IQ in out-тай C гаралттай дижитал дэлгэц нь ингэж харагдаж байна. Түрүүнийхээс ялгаатай нь тэр 5,000 мА байсан бол энэ 10,000 мА болчихж байгаа. Эдгээр нь бүгд л 3C тэмдэглэгээтэй 3C баталгаажсан. Эдгээр шинжлэгдсэн загваруудыг өссөн залгуураараа өөрийг нь болон бусад төхөөрөмжүүдийг цэнэглэх боломжтой. Одоо ингээд адаптер C портоор нүгсэн байхад өөрийгөө цэнэглэж байна. Шууд 220-оос бас цэнэгээ хураана. Яг энэ хүү загвараас хар болон цагаан гэсэн хоёр өнгөний сонголттой байна. Энэ нэг өмнө танилцуулагдсан 140-тэй адаптер дижитал дэлгэцтэй адаптер байна. Энийг бол одоо тайлбарлах шаардлагагүй бах тий. 3C 1A-тай. Өөрт нь кабель тагалтж ирдэг. За анкер дээр нэлээд удаан саатчихлаа. Миний зүгээс одоо хэрэглээ өндөр байгаа учраас нэлээд тогтож тайлбарлаад байна. Магтодогийн кабелнууд ер нь C-ээс C ирсэн.
ихэнхдээ CGS бусад сонголтууд Lightning сонголт гэвэл ийм олон байгаа. Бүр 240 ватт дэмждэг CGS ийм кабель байна. Өндөр ватт дамжуулахын зэрэгцээ HDR 4K 8K дүрсийг хүртэл бусад хөрөмж рүү дамжуулах боломжтой байх нэ. Энгийн синүүд бол 100 ватттай байгаа. Эдгээр загварууд нь ер нь бол гэр ластик астгүй гэх мэт хэлбэр дүрснээс хамаарат үний хувьд өөр болчихж байгаа. Энэ бол хамгийн элементарны буюу хамгийн хямдхан энгийн загвар 1.2 метртэй. Кабельны хувьд ийм нэг эрзэн бүрээстэй ирдэг. Энийг болохоор би өөртөө гэртээ эргэлдэг. Яг гэрт нөгөө бүх утаснууд C биш Lightning утастай залгууртай утастай хүмүүст бол энэ кабель маш аятайхан 1.5 метртэй. Хүснэ нь шууд толгоогоор солиод цэнгэлэх боломжтой. Одоо бүр анхнаас л зарж хэлжсэн нөгөө MH333 энэ болохоор C толгойтой 3.5 ч хүч ордог C цэнэглэгч ордог. Нэг саарлангтай байдаг. Тэгээ энэний доор орсон болохоор харагдахгүй байх шиг байна. Ориг AirPods дууссан байсан. AirPods ер нь сүүлийн нэлээд тренд болоод байна уу гүй юу гэж хараад байгаа. Copy нас байгаа. Copy нэг дахин хямдхан. Энийгээр Cloud 2-ын mic энэ дотроо бас хоёр төрөл байгаа. Сүүл би нэг өөрөө зорин олж авчирсан загвар нь болохоор яг ориг mic нь. Энэ гэхдээ сүүлийн үеийн Cloud 2 дээр өмнөх үеийг болохоор яг энэ шон хэсэг дээр ухаж авсан хэсэг нь дөрвөлжин байдаг. За тэгээд энэ кабель дээр барихад л мэдэгдэндээ харьцуулаад харуулж энэ болонгод хямд загвар. Copy загвар гэх үү дээ. Микний энэ зүйл өвчин салтгүй дотроо жижигхэн миктэй. Яг энэ их бие хэсэг нь жоохон уян. Мэдээж үний ялгаа байгаа. Cherry-гийн мауспад 2 хэмжээтэй ирсэн. Чин 300 Гц, 200 хэд лөө. Энд чин 400 Гц хэдэлээ. Энийг нөгөө маттыг нь авчирсан. Харагдаж байгаа бах тий. Нилээн ширүүн дөө. Нөгөө энгийн ийм гүлгэр мауспадын дургуй хүмүүст бол энэ мат нь илүү гоё санагдаж байгаа. HyperX AirPods 2 домгийн хөөхөд гэж яриад байгаа. Домог бол Cloud 2, түүний жижиг хөвлбөр AirPods 2 олон хүн даашаагдсан хамгийн ихээр санал болгодог хөвчөө. Soundcore VRPR Bluetooth wireless сонссон. За энийг ч одоо ярихгүй дээ. Цаашлаад анх удаа ярьж байгаа Attack Shark-ийн X8 SE загвар 1000 полраиттэй 25 мянган DPI дэмждэг 500 мАh-ийн бах батарейтай үзүүлэх гээд энэ дийл гаргасан байна. Загварын хувьд Attack Gear-ийн A9-тай Dragonfly A9-тай нэлээд нурууны чадсуу ижилхэн хүмүүс нэлээд асуугаад ирсэн учраас би нэг 5 жишгийг авч ирсэн. Хосонсоо холболттой Bluetooth wireless dongle-оор холбогдно. Өөрийн жин 55 г 500 мАh-ийн батарейтай. Ажиллах цаг нь чинь юу лээ 100 цаг 90-100 цаг гэсэн байлоо. Polaroid дээрээс ямар тохиргон дээр тавихаас хамаарат энэ хоёр бараг л ижилхэн юм байна да. Тэгээ өнгөний хувьд дан харыг авчирсан. Жог өнгөлөг цагаан маус авчирхаар хүмүүс ер нь харыг л авах гэдэг. Заримдаа бас жоохон гэгээлтлэг юм аавал зүгээр идэв штэ гэсэн. За энэ нөгөө юу ширээний iPad тогтоогч, iPad утас тогтоогч энэ дээрээ тэлэгчтэй 3 залгаа гартай. Энийг хэрэглэх юм бол ард нь жоохон өргөр байршуулахад жоохон тохиромжгүй болов уу гэж бодсон. Энэ гэхдээ захиалгаар Turquoise руу явахаар авчирсан. Redragon K585 KS буюу wireless загвар Black Switchтэй механик keyboard, нэг гарын keyboard. Бусад keyboard-наас юугаараа давуудаалтай юм гэхээр wireless өөрийнх нь батарей нь хэдүүлээ 900 мАh болов. Ажиллах цаг нь тасралтгүй ашиглавал 20 цаг гэж явдаг. Энэ dongle нь харагдаж байна. Дууралтын хувьд нэг юм шиг. Blue switch-ийг бодоход Black switch нь арай илүү байдаг. Гэтэ энэний бас нөгөө switch-ийг нь солилцсон загвар
Манай дээр байгаа. Одоо тэр pitch гэж чимээгүүд аралтай switch-ийг солилцсон нэг нь байгаа. Хүсэх юм бол бидэнд солиод өгч болно, нэмэлт төлбөртэй. Энэ keyboard-ны давуу тал нөгөө хууччуул нэлээд авдаг. Яагаад вэ гэхээр D1 гэдэг keyboard байдаг. Тэр нь өөрөө space нь тустай байдаг. Ердийн keyboard-ны стандартаар бол space indoor гэдэг бол энийх юм тустай. Дээрээс нь end P гэсэн үсгтэй. Давхар хүсэх юм бол аппликейшн дээр удирдаад макро гэх мэт олон тохиолдлуудыг явах боломжтой софтвер дэмждэг. OnePlus-ын Pad 2 Pro 2 Pro болон Pro загвар. Энийг бас асуугаад ирсэн хүмүүс яараарай дахиад ганцыг олж ирсэн шүү. Дахиж олдохгүй нэгээс ухсаар байгаа л ганцыг авчираад л энэ. Үний хувьд боломж юм. Гэхдээ энэ арай илүү багтаамж өндөр нэрлүү яалаа. Redmi 8 Pro бол бас сүлээд галыг асааж байгаа, хэрглэж үзэж байгаа, хэргэлсэн авсан. Та бүхэндээ баярлалаа. Энийгээр бажет хөргөрүүд бажет гэж үн боломж юм. Тэгээд хөрөх чадамж нэг мөөгүй. 3 төрөл. Энийг бол мэдж байгаа. EL19-ыг бол мэдж байгаа байх. Тийм учраас задлаагүй байна. Харин бусад 3 төрөл нь FS18, TH29. За энэний модель харагдахгүй байна. Тэгэхээр яг брэнд гэхэд хэцүү. Одоо залгаж үзье. Энд бэлдсэн байна. За одоо залгаж үзье. Хөрөх чадамж ямар шүү ах бол. Энийгээрээ 2 төвшөнтэй юм байна. Баруун тал дээрээ AA горим дээр болохоор өөрөө автоматар гадаргууны температурыг мэдрээд хүчээд харуулна. Зүүн талынх нь болонгол RGB гэрэлний сонголт. Давхар дижитал дэлгэцэн дээр Celsius хэдээр зааж ин харагдана. Одоо залгаад ерөөс ингэ цаан зогсон байна. Нэмэлтээр энэ дээрээс нь чихтэй хүсэх юм бол магнетик шитийг наагаад соронзолж болно. iPhone дээр өөрөө шууд наалдана. Наамааргүй байвал чихийг нэгээд тэлэгчтэй утсан дээр авчих нэ. За дараагийнх нь эдгээр хөрөх талбай бол энэ арай жижиг юм байна. Үнэн одоогор бол гараагүй байгаа. Эдгээр загварууд бол ер нь нөгөө Black Shark гэдрийг нэлээд уурайцсан л харагдаад. Бас ялгаагүй 2 төвшөнтэй AA горимтой өөр кноп байхгүй юм байна. Энэ их сонирхол татаадсан загварын хувьд нэлээд жоохон том дуу дөрвөлжин. Max-ууд дээр зүгээр ах та. Pro Max дээр бол нэг иймэрхүү харагдахаар. Ийм кейснүүд өөрчлөлт гэдэг. За энэ яд юм болоо их сүрхий том дэлгэцтэй юм байна. Дараад горимудад харуулдаг. Гэрэл нь болохоор юм уусалттай плейд оруулж өгсөн юм байна. Нэлээд хөнгөн. Хөрөх талбай нь хамгийн ихнийх бол харьцуулахад жоохон жижиг хвтэр. Гэхдээ залгаалт шууд цан зөгч. За нэг иймэрхүү. Би сая анзаараагүй юм. Энэ загвар болохоор шууд онгорхон юм байна. Синсний хамгаалалтай байхгүй. Гэхдээ энэ хөргөх чадамж бол бас галзуул юм байна. Гэхдээ энэ ч одоо хамгаалалтгүй болохоор хогшороо ороод байл бас хэцүү юу? Үгүй юу? За. Нэг иймэрхүү бараанууд ирсэн. Эдгээрээс миний зүгээс бол анкрыг онцлоо энэ удаад. Эдгээр саний танилцуулсан бараа болон бусад барааны мэдээллүүдийг та манай пэйж руу ороод чат хэсэг дээрээс харах боломжтой. Дэлгүүрийн хаяг үндэсний цэцэрлэг төрөлнг байна. Шилэнгууртай паркод молын B1 давхар 67-дод даваагаас бусад гаригуудад 11-ээс 19 цагийн хооронд ажиллана. Бараа тестер байхгүй, зарагдсан барааг солихгүй буцаахгүй үргэлж хамт байдаг. Та бүхэндээ баярлалаа. Баяртай.